За үзэгч та бүхэндээ мэдээллийг зарим юм шууд амжилтлаа үзүүлж байна. За тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захиралд за 17 хүн нэр дэвшиж байгаа. За тэдний нэг за үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын орон тоонд нэр дэвшигч Отгон Үлзийг та бүхэндээ уулзалж байна. За өдрийн мэндийг хүргэе танд. Өдрийн мэндийг хүргэе. Тэгээд зариг телевизийг үзэж байгаа нийт одоо бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний нэр Отгон Үлзий. Би үндэсний олон нийтийн радио телевизийн захиралд нэр дэвшиж байгаа 17 нэр дэвшигчийн нэг нь байгаа. Тэгээд бас маш олон хүмүүс намайг яагаад энэ үндэсний олон нийтийн телевизийн захиралд нэр дэвшсэн бэ гэж бас ингээд асуугаад байгаа. Дэвших болсон шалтгаан нь юу вэ? Яагаад нэр дэвших болсон бэ та? Тэгээд дэвших болсон шалтгаан гэх юм бол ерөнхийдөө 2-3 хаан зүйл дээр би бол төвлөрж шалтгаанаа тайлбарлаж байгаа. Нэгдүгээр нь бол үндэсний олон нийтийн телевизийн ажилтан албан хаагчид бол бас өмнөх удирдлага одоо санхүүгийн ил тод нээлттэй ажиллаж чадахгүй байгаа удирдлагуудаа шүүмжилж одоо хэвлэлийн баг хурал хийж хамт олонны зөвлөл нь бол эсрэг үүсэл тэмцлийг бас хийсэн. Тэнд нь бол ахмадууд тэр уран бүтээлчид бараг 500-600 хүмүүс одоо ингэж гарч ирж дуу хоолойгоо гаргаад тэгээд яг үнэхээр энэ улс төрөөс хараад бус ажиллаж чадах одоо мэдлэг ур чадвартай менежер хүн манай байгууллагад одоо шинэ залуу нэр цэвэр хүн нэр дэвшээч гэдэг хүсэлтийг бол одоо тэр хэвлэлийн багварлаараа бол нэгдүгээр дамжуулж өгч байсан. За тэрэн дээр бол нэгдүгээр үндэслэл нь болж байгаа. За хоёр дахь үндэслэл нь бол энэ 17 нэр дэвшигчийг ингээ харж байхад бол үндэсний олон нийтийн телевизэд өмнө ажиллаж исэн. Дээр нь одоо Монгол Улсын засгийн газрын харьяа одоо ерөнхий сайдын доор үндэсний брендинг зөвлөл гэдэг байгуулаад түүний тэргүүнээр нь ажиллаад 5 нийтээ бараг 10 тэрбум төгрөгийг зарцуулаад юун зарцуулсан нь үл мэдэгдсэн одоо тайлангаа тавьдаггүй шилэн дансан дээр байршуулаагүй те. Тэгээд тэр байгууллага засгийн газрын хуралдаанаар оруулаад татан болгоцсон байгаа хүн хүртэл ингээд нэр дэвшээд явж байгааг нь хараад дахиад л одоо би үндэсний олон нийтийн радио телевизийн үзэгч сонсогчийн хувьд ийм шударга бас байж болохгүй, ёс зүгөө байж болохгүй гэдэг үндслээр бол хоёр дахь одоо нэр дэвших шалтгаан маань болсон. За гуравдугаарт бол би програм хангамжийн инженер мэргэжилтэд дээр нь төрийн удирдлага олон нийтийн бодлогын чиглэлээр олон улсад мастрын зэрэг хамгаалаад ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагыг таны хувьд хэр сайн мэдэх вэ? Хэвлэл мэдээллийн байгууллагад бол би 2010 оноос хойш бол Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанд бол одоо сонин сайт, телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд гээд нийтдээ 2 ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд одоо бас ингэж хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 8 жил ингээд ажилласан туршлага байна. За дээр нь бол бас хэвлэл мэдээллийн чиглэлээр бас ингээд ажилладаг. Тэгээд тэр чиглэлээр бол надад өөрийгөө хангалттай туршлага байгаа гэдэг үндслээр бол бас энэ олон нийтийн телевизийн удирдлагад бол нэрээ дэвшүүлсэн юм аа. Одоо ингээд харж байхад за ямар нэгэн нэр дэвшигчийн ард улс төрчид байгаад ддэг ямар нэгэн нам байгаад ддэг те. Одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ажилчид ч гэсэн ярьж байгаа те тухайн намын те юу гэдэг төв зөвлөх байгууламж биш ээж гэдэг юм уу те ийм үзэл суурнаас хандж чинь. Тэгэхээр таны ард хэн байгаа вэ? Миний ард бол одоо яг Отгон Үлзий гэдэг л хүн байна. Би өөрөө байна. Яг дөхтөр би бол төрд тухайд ажиллаж байхдаа бол төрийн одоо албаны шалгалт өгж тангара өргөж төр зүтгэжсэн тийм л одоо хүн байгаа. Тэгээд яг энэ нам улс төр хин нэгэн улс төрч одоо тэрнээс бол жинхэнэ хараад босоор ажиллаж чадах өөрийгөө бол тэгж чадна гэдэг итгэл үнэмшилтээр одоо ингээд зориг гаргаж шийдвэр гаргаж ингэж оролцож байгаа юм. Дээр нь бол би олон нийтийн бодлогын чиглэлээр мастрын зэрэг хамгаалсан учраас үнэхээр энэ олон нийтийн бодлого дотор бол нэг салбарын бодлого гэхгүйгээр бүх нийгмийн салбарууд явж яадаг. Түүний нэг нь бол манай энэ хэвлэл мэдээллийн салбар явж байгаа. Тэгээд энэ үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг бол яг ингээд судлаад үзэхдээ бол үнэхээр бодлого тодорхойлоод тэрийг ингээд сайн менежмент хийж авч явах тийм баг ингээд одоо дотмог алдаа дутагдaltaй ингээд ажиллаж байсан одоо харагдаж байгаа учраас тэр бодлого зүйлүүдийг нь бол зөв болгоё, сайжруулъя, шинжилъя. Одоо тэр хамт олонны хүсэж байгаа, зориод байгаа үнэхээр ил тод тунгалах нээлттэй ажиллаж яаж чаддсан бэ, яаж болдсон бэ гэдгийг харуулъя гэдэг тийм итгэл үнэмшил зоригоор бол би оролцож байгаа юм аа. За уран бүтээлчдийн тухайд бол маш олон асуудлуудыг хэлдэг. Тийм нэвтрүүлэгт энэ хүнийг оруулж болно, энэ хүнийг оруулж болохгүй гэдэг дарамт шахалт байдаг гэж юм. За төсвөө та түрүү хэлж дээ те. Төсвөө бол ил тод шилэн байлгадаггүй гэж юм те. Энэ олон асуудлуудыг таны хувьд яаж шийдвэрлэх юм бэ? Би 5 сайн гэдэг одоо мөрийн хөтөлбөрийг бол яг өөр баг үндэсний олон нийтийн радио телевизийн бүх одоо
түүх, өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал, ирээдүйн чиг баримжаа, тэгээд олон улсад Монгол улсыг сурчлан таниулах дотоодын хэвлэл мэдээлэл одоо дээр нь хэвлэл мэдээлэл эрхчлөөний тухай хууль, үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хууль, за бусад хууль тогтоомжуудыг бүгдийг нь маш сайн судалсны үндсэн дээр бол 5 сайн гэдэг хөтөлбөртэй мөрийн хөтөлбөр төвшүүлсэн байгаа. За энэ нь бол дотроо 30 зүйл заалттай. Энэ зүйл заалтууд дотор бол нэгдүгээрт бол сайн технологи гэдэг хөтөлбөр байгаа. Энэ технологиг нь бол орчин үеийн хамгийн сүүлийн олон улсын одоо технологи шийдлүүдэд нь хөл нийлүүлэх хэмжээнд хүргэе гэсэн тэм зорилго агуулсан мөрийн хөтөлбөр байгаа. За хоёрт нь бол сайн контент гэдэг хөтөлбөр төвшүүлсэн. Энд нь бол одоо үзэгч сонсогчид зөвхөн дотоод дэлгүүгээр гадаад олон улсад хүртэл Монголыг зөв таниулах, сурчлах тэр чиглэлээр бол маш сайн тийм контентыг босруулдаг, тэр багийг дэмжиж гэдэг тийм хөтөлбөр төвшүүлсэн байна. Гуравт нь бол шилэн, санхүү, хүний нөөц одоо шилэн төсөв гэдэг хөтөлбөр төвшүүлсэн. Энд нь бол нөгөө хамт олонны ярьж хилээд байгаа төсвийн ил тод нээлттэй шилэн дансандаа байршуулдаг 100 төгрөгч байсан төсвийг зөв зарцуулдаг тийм одоо зүйлийг нь шийдвэрлэе гэсэн хөтөлбөр төвшүүлсэн. За дөрөвд нь бол сайн хүний нөөц, сайн менежмент хэрэгжүүлье. Тэр олон ажилтан албан хаагчд бол маш мундаг одоо туршлагатай олон жил ажилласан тэр хүмүүсийг зөв өдөртөн зохион байгуулж, зөв чиглүүлж нэг дарга ганцаараа мэдэх биш хамт олноороо бүтцээрээ зөвлөлөөрөө ярьж агаад хамгийн сайн контентуудыг гаргадаг тийм хөтөлбөр төвшүүлье гэж шийдсэн байгаа. За хамгийн төгсөлт нь бол сайн гадаад харилцаа гэдэг хөтөлбөр төвшүүлсэн. Тэгээд зөвхөн нэг одоо олон улсад BBC, CNN одоо NHK-гээр гарч байгаа олон улсын мэдээг орчуулад гарах биш. Яг тэр олон улсад өрнөж байгаа Монгол улсад санаа болчих, бизнес болгочих, нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах мундаг контентуудыг одоо олон улсын түвшинд хамгийн одоо зөвөр нь Монголдо нэвтрүүлж гаргая гэдэг тийм контентууд болж байгаа. Судалгаа хийснээр хоёрдугаар хөтөлбөр гэж байна тийм маш сайн контент гэж байна. Яг маш сайн контентн дээрээ яг ямар контент хийх юм. Наривчлан төлөвлөсөн үү? Төлөвлөсөн байгаа. Контентыг бол гадаад болон одоо дотоод гэсэн хоёр чиглэл дээр бол одоо хуваасан байгаа. Гадаад чиглэл нь бол Монгол улсыг бол дэлхийн нийтэд олон улсад эерэг зөв төрхтэйгээр таниулах Монголынхаа хамгийн юник, хамгийн одоо тэр өвөрмөц зүйлүүдийг бол одоо олон улсад зөөр сурчлан таниулъя гэдэг тэр чиглэл бол за дотоод гэдэг хэсгээр нь бол одоо Монгол улсынхаа дотоодын үйл явдал мэдээллүүдийг маш сонирхолтойгоор хамгийн онцтой, хамгийн одоо түргэн шуурхай мэдээллийн ил тод нээлттэй сайн засаглалыг хэрэгжүүлсэн ямар нэг одоо нэг нам улс төрөөс ангид тэгээд жинхэнэ хийж бүтээж хөдөлмөрлж байгаа нийгэмд эерэг зүйлүүдийг, эерэг өөрчлөлтүүдийг авчирж байгаа тэр бүх зүйлүүдийг бол мэдээлье, таниулъя, түгээе. За түүнд бол одоо контентыг одоо хэрэгжүүлэх гэж байгаа ажилтан албан хаагчдыг бол дотор нь бол эрүүл зөв шудраг одоо тийм менежмент хэрэгжүүлж хамгийн сайн контент бүтээж байгаа багийг хамгийн түрүүлж дэмждэг тэр төсвийн одоо дэмжлэгийг нь тийш нь бас ингээд зөрөгтэйгээр чиглүүлье гэсэн тийм хөтөлбөрүүдийг төвшүүлсэн байна. Одоо тухайн газрын ажилчид үндэсний зөвлөлөө огцруулъя гэсэн байр суурьнаас хандж байгаа шүү дээ. Хуучин ажиллаж байсан 7 гишүүнээ те. Тэгэхээр та үн дээр ямар байр суурьтай байгаа вэ? Би бол хамт олонны ярьж хилээд байгаа тэр зүйл дээр бол яг санал нэг байгаа. Тэгээд үндэсний зөвлөл бол яг сая шинэ 7 хүн томилогдохоос 6 томилогдсон 2021 оны 1 сарын 1-ээс ажилдаа орох тийм төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бол яг өнөөдрийн үндэсний зөвлөл нь бол нөгөө их хурлын гишүүнээр бодоход бол нөгөө шин сонгогдсон их хурлын гишүүнд хангар өргөснөр хуучин одоо дуус сурвалдагттай адилхан өнөөдрийн явж байгаа үндэсний зөвлөл нь бол бас өчигдөр уржигдөр хуралдаад маргааш бол ярилцлаганд дуудсан байлээ. Тэгээд төсөв мөнгө санхүүгийн байдал дээр бол үндэсний олон нийтийн телевизийн одоо ажилтан албан хаагчид бол цалин хөлсөө авч чадахгүй байгаа, төсөв нь хөндөрцөн байгаа, төсөв нь ингээд зогсцсон байгаа гэдэг ч юм уу маш олон тийм асуудлууд байгаа. Тэгээд тэр зүйлүүдийг бас ингээд яаралтай шийдэл гарсан учраас одоо энэ удирдлагыг сонгоод одоо явъя гэсэн тийм шийдэл төрсөн болов уу гэж би ойлгож байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За их баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэнд мэдээллийг зариг шууд амжуулан үзүүллээ. За үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын орон тоонд нэр дэвшигч за утхан үйлцгийн мөрийн хөтөлбөрийн талаар та бүхэнд мэдээллийг шууд амжуулан үзүүллээ. Анхаарлаа хандуул өглөө авчсан та бүхэндээ баярлалаа.